За баярлалаа. Төсөв хэлцээд нэлээ их өдөр болоод их тийм адал явдалтай үзэгдлүүд болсон. Тэгээд хүмүүсийн иргэдийн зүгээс их тийм болгоомжтой асуудлууд их ирүүлээд байна. Тийм болохоор нэг дүгнээд нэг ганц хоёр тоо хэлээд өгөөч гэж дамжуулж байгаа. Юу гэхээр энэ хилцүүлэг маань одоо ингээд төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт, үндэсний аудитын дүгнэлт, улсын хурлын хамгийн газрын дүгнэлт гэдэг нь хууль зүйн зөрчилтэй байж болохоор их тийм хил ам дагуулсан боллоо. Хүмүүсийн одоо энэ төсөөлөл нэг тийм эвгүй зураг нь за төсвийн доктортой байдлын хуулинд өөрчлөлт оруулалт төсвийн зарлагын шаардлага сулруулж агаад ингээ мөнгө гаргаж авах гэдэг юм байна. Тэр мөнгөөр том төслүүд хийх гэдэг юм байна. Тэгээд тэрийг хийхин тулд тендерийн хуулийг өөрчилж жагаад шууд худалдаа авалтын гэрээ хийгээд ингээд бужигруулах гэдэг юм нэгс ийм зураг маш олон хүнд үлдсэн байна. Тэгэхээр тэр тусгай шаардлагыг өөрчилснөөрөө эх жилүүдэд өөрчлөөгүй байснаасаа хэдэн төгрөгөөр илүү хэмжээний зарцуулах боломж гаргаж авч байгаа юм болоо. Хоёрдугаарт нь одоо энэ зээлийн том төслүүдийн нийт хэмжээ нэг 10 их 80 орчим юм бол миний баримжаагаар тэгж харагдаад байгаа. Тэгэхээр тэр төвшөнд хүртлээр зарцуулах үед дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох засгийн газрын үрийн хувь хэмжээ хэд хүрэх бол ийм хоёр тоон төсөөллийг та бүхэн хэлж өгнө үү гэж хүсэж байна. Баярлалаа. За байнгын орооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж байгаа учраас байнгын орон дарга улсын хурлын гишүүн Цэдэн Бэлийн давуу сар хариулна. Юу гэсэн бэ? За сангийн сайд болдын чухлаа хариулъя. Тийм за золжрол гишүүний асуултанд хариулъя. Ингэж л асуулаа л да. Ер нь за ингээд эрхчлүүдэд бүтээн байгуулалт зээлийн ашиглалт хэд байж болох вэ? За дотоодын бүтээгдэхүүн чинь өснө. За мөн одоо бид зарим тусгай шаардлагууд дээрээ одоо бас болсонгуй болгож эрхчлүүдийн одоо бүтээн байгуулалтуудыг дэмжих ийм хэлбэр рүү орё гэдэг. За энэ амархан тооцоолоход одоо жишээ нь 60%. Өөрийн хязгаар маань 60. За нэрлсэн үнээр бодохоор доод хязгаар маань 45 болоод ирж байгаа. Нөгөө 39 гэсэн гүйцэтгэл чинь нэрлсэн үнээрээ нэг 4-5% нэмэгдээд 44. За тэгэхээр 15% тий. За тэгвэл ханшийн зөрүүний эрсдлийг бид тооцоод 60-га 55 болгочих. Тэгээд 55-аас нэг 45-аас 55 хооронд төчээрээс л нэг 10%. 10%. Өнөөдрийн дотоодын бүтээгдэхүүн маань одоо 80 их найд гэх юм бол өнөөдрийнхөөр бол 8 их найд. За эх жилүүдэд 4 жил гэх юм бол дотоодын бүтээгдэхүүн хэр өсөх нь тэр хэмжээгээр тэр хэмжээний орон зай гарна гэсэн үг. Гэхдээ энэ орон зайн дээр хэрвээ шин зээл шин $1 ч одоо өр нэмэгдэхээр болвол их хурл дээр шийднэ. Их хурлын гишүүд шийднэ. Одоо байгаа зээлийн ашиглалтыгаа энэ орон зайн дотроо одоо яг дид бүтцүүд яг нөгөө одоо мөнгө олж ирдэг гэж байгаа эсвэл мөнгө гараад байдгийг хаадаг тэр дид бүтцүүд рүүгээ оруулах хэмжээгээ бол нэгэн засгийн газар улсын хурлаас одоо ирэхэд зөвшөөрлөө авсан учраас энэ дотроо төлбөрийн тэнцлээ харж агаад алхмад харуулад явна л гэсэн үг. Энэ жилийнхаар бол нэг 7 орчим их найд гэсэн үг. Гэхдээ нэг жилийн дотор 7 их найд дээр өр нэмэгдэх ямар ч боломж байхгүй.